Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ука Төмөр гэдэг миний хүс хий хурс сувагт давтан морилно. Би урд нь дасгал хийх юмсан, бясалгал хийх юмсан, юм ч юм, тийм ч юм хийх юмсан гэж их боддог байсан боловч огт хийдэггүй байсан. Яагаад гэвэл надад цаг зав огт байдаггүй байсан. Цаг завыг хүчээр гаргахгүй юм бол хизээж гарч ирэхгүй. Тиймээс би өөртөө өдөр бүр 2 цагийг хүчээр гаргаж сурсан. Энэ хоёрхан цагийг гаргаснаар би хийхийг хүссэн зүйлээ хийж миний амьдрал их өөрчлөгдөж эхэлсэн. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг дээр 2 цаг биш, 1 цагийг өөртөө яаж гаргах вэ? Энэ 1 цагт юу хийх вэ? Тухай хуваалцахыг хүслээ. Энэ 1 цагийг дотор нь 10 минут, 20 минут, 30 минут гэж 3 хэсэг болгон хуваана. Би ихэвчлэн энэ 1 цагийг өглөө эрт гаргадаг. Яагаад гэвэл өглөө эрт гаргаснаар тэр өдөртөө би эрт хүчтэй байж чаддаг. Тиймээс та энэ 1 цагийг өглөө босдог цагаас 1 цагийн өмнө босч гаргаж болно. Эсвэл өдрийн турш 10 минут, 20 минут, 30 минут болгон хэсэгчлэн гаргаж бас болно. Жишээлбэл өглөө 10 минут, өдөр 20 минут, орой 30 минут. Эсвэл өглөө 30 минут, өдөр 10 минут. Орой 20 минут гэх мэт. 10 минут бол өөртөөгөө холбогдох цаг. Үүнд бясалгал хийх, амжилтын тарин өрөх зэрэг орно. Би түрүүчийн 7 хоногт өөрийгөө хайрлах бясалгал оруулсан байгаа. Энэ 10 минутанд түүнийг хэрэгжилж болно. Мөн удахгүй миний гайхамшиг өөрөөсөө амжилтын тарин бэлэн болно. Бас түүнийг хэрэгжилж болно. Эсвэл өөрийнхөө зохиосон амжилтын тариныг эсвэл өөрийн хийдэг тэр бясалгалыг бас хийж болно. Бясалгалыг та хаанч хийж болно. Нэг өрөөндөө ороод хаалгаа хааж байгаад хийж болно. Эсвэл бааны өрөөндөө ороод ч хийж болно. Би анх бясалгал хийх цагийг ажиллаад тарсны дараа гэртээ орохоосоо өмнө машинда эсвэл өглөө ажилдаа эрт очсон тохиолдолд ажилдаа орохоосоо өмнө машинда хийчихдэг байсан. Харин өглөө эрт босдог болсноор өглөө эрт хийдэг болсон. 20 минут бол ном унших цаг. Өөрийгөө хөгжүүлэх, өөртөө туслах, эрч хүч өгөх ном, нийтлэлийг өдөр болгон унших хэрэгтэй. Иймэрхүү ном нийтлэл уншсанаар оюун ухаанаа амжилт үүдөө дасгалжуулж, өөрийгөө цэнэглэх болно. Надаас их олон хүмүүс "Ука, чиний бичлэгүүдийг үзэх үед их эрч хүч олж авдаг. Гэвч хэсэг хугацааны дараа эрч хүч байхгүй, яг байдгаараа болчих юм. Энэ юу нэх вэ?" гэж асуудаг. Тэгэхээр үүний гол шалтгаан бол өдөр болгон эрч хүч оруулсан тийм ном, нийтлэл унших хэрэгтэй. Эсвэл бичлэг үзэх жишээтэй. Тэгж байж бид өдөр болгон эрч хүчээр цэнэглэгдэнэ. Үүнийгээ зогсоох юм бол бид эрч хүчээ эргүүлэн алдах болно. 30 минут бол дасгалын цаг. Энэ 30 минутанд ямар ч дасгал хийж болно. Өөрт тохирсон дасгалыг сонг, гүйх, алхах, усан цэлэг, дугуй мандах, сүньяах, жин мөргөх гэх мэт. Тэгэхээр энэ маягаар 1 цагийг өөртөө 30 хоногийн турш тасралтгүй гаргаад үз. 30 хоногийн дараа өөртөө дүгнэлт хийж өдрийн аль цагт хэдэн минут юунд зарцуулахад илүү үр дүнтэй болж байна вэ гэдгээ тооцож үз. Өөрөөр хэлбэл энэ 1 цагийг өглөө гаргаж нэг дор 10, 20, 30 минут зарцуулах нь дээр байна уу? Эсвэл орой гаргах нь дээр байна уу? Эсвэл өдрийн турш 3 хэсэг болгон хуваах нь дээр байна уу? Гэх зэргийг дүгнэж цэгнээрэй. Хэрвээ та 1 цагийг өөртөө аль хэдийн гаргадаг бол энэ 1 цагийг яаж гаргаж байна вэ? Юунд зарцуулж байна вэ гэдгийг доор надтай хуваалцаарай. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол цааш найз нөхдөд дамжуулаарай. Иймэрхүү бичлэгүүдийг урны үгс амжилтын тарины хамт 7 хоног бүр имэйл хаягаараа хүлээн авах хүсэлтэй бол яг одоо ukatömөрcik.com руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Амаа миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Хүс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.